байсан байсан уу? Өнөөдөр бид нар нэг уягтаа олцох гэж байна. Тэмдэг нөхсаа. Юм сонсохгүй байна за. Батрага Эрдэнэтэй танилцах аялал хамт юм ээ. Нэх гой сэдв өгсөн байдаг. Жабаа бодолчаад болгоод барилж бүгдэнд гарчих юм би үгээ тааштай тэгсэн чи тэд нар цацхаа өөрчлөх өгөхээр хэрэггүй яах ингээд тэгэхээр бас төхөлдөх юм шиг байна. Жабааг би ингээ бодсон чи аялал ихийг дуртай болохоор за аялалд гарьяа л сэдвэл авъя гэж бодлоо. Баярлалаа агш харин ямар гоё ингээд яг нөгөө нэг ингээ аз жаргал маргал гэдэг чинь тэгсэн чинь бүр яг нөгөө нэг ингээ дандаа өөрийг ингээ бодонгууд өөртөө жаргалтай байх юм гэдгийг ингээ сонгож ирсэн байгаад байгаа байхгүй тэрэндээ яг айгүйх тадрахсан. Тэгээ багшаас энийг бас олоо харчдсан бах та гэж бодсон ш. Чам сонсогч байна нэр. Сонсогч байна багшаа. Сонсогч байна. Нөгөө одоо би яаж сонсогч байна. Одоо л ажигч гоё хэвэн сонсогдож байна. Түрүү ихэд сонсогдохоос нь одоо гайгүй. За татаад аялал гэхээр хатаад эрдэнэ гэхээр чи юу гэж бодож чинь энэ талаар хоёлаа ярилцсан шүү дээ. Тэрний өмнө одоо чи өөрийнхөө талаар ярих танилцуулах юм юу байна? Яг энэ аялалтаа гарсандаа угаасаа маш баяртай. Тэгээд хамгийн яг ол зомогтой гэх юм уу одоо яг ер нь яг дотоод аялал бүр энэ нэр бүр амар учиртай юм байна. Ингээд яг өөрийгөө хайгаад гэх юм уу янз бүрийн юм нэг хайсан ингээл гадагшаа дотгошоо энэ ингээ айгүйх аялдаг ш хүмүүс чинь ингээд эрэл хайгаар хийж идэг. Гэтэл хамгийн чухал аялалдад ер нь дотоод аялал байсан байх гэдг нь айгүй тодорхой болоод ирж байгаа хгүй. Тэгээд тэрийг ингээд одоо тэрийг ингээд мэдрээд ирэхээр бүр хамгийн жинхэнэ олзоо тэндээс л олдог ах гэж бодож байна. Тэгээ өнөөдөр ямар ч гэсэн багштайгаа ингээ уулзчаад бүр маш их баярлалаа. Тэгээ бүр нэг хүчин нэг багштай учир нь лам багштайгаа уулзаад нэг юу гэдэг л азтай гэдэг шиг би бас багштай уулзсандаа бүр маш их баярлж явдсан шин. Баярлалаа. Хизээ анх уулзаж танилцсан бэлээ. Мэдгээд нилээл багш уус нэг нилээн анх нөөдөр онлайн сургалтууд явуулаад эхэлж хаад би нэг алсаас хараад энд нэг айгуу гоё багш нэг гоё юм яваад ах шиг андаа гэж тойроод өөрөө шууд очихгүй найз нөхдөд санал болгоо дүү мүүгээ ер нь хавийн хүмүүсээс санал болгоо яг өөрөө шууд тулж очихдгүй байсан. Тэгжээд хизээл нэг арт марафонд нэг ямар ч гэсэн ядаж нэг энэ жижиг нэг иймэрхүү сургалтанд нь шалхна нэг ороодох хэдаа гэж нэг зоргилж орлоо. Тэгэл нэг тэрнээс хойш тэгээ багштаа наалтан баталсан да гэж. Тийм арт марафонд сууж явахдаа дараа нь би тантай уулзмаар байна гэсэн манай гэрээ үүдэн дээрс нэг цэцэг авчирч өгөөд байсан шүү дээ. Тэгсэн бахоо. Ер нь харин тийм цэцэг авчирч өгчээсний ч юм санаад байна. Цэцгэнд их дуртай. Тэгээ яг хамгийн дуртай юм нэрэг бүр ингээд нэг догдолж хайрлаа баяр хүрхээр бүр ингээд цэцэг өгмөр санагдаад байна шүү дээ. Амт хүндэг. Тэгээ ямар ч сан багштай маш их баярлалаа. Тэгээд энэ гоё арт терапиг ингээ Монголд хөгжүүлж байгаа их гоё хүмүүс байна. Тэгээд тэрэн дотроос ингээ од болоод гялцаад ингээ олон үр шимийг ингээ маш олон хүмүүс түгээж байгаа багшаараа бүр маш их бахархдаг, баярлдаг одоо бүр энэ завшааныг ашиглаад гэдэг шиг хэлнэ. Тэгээд үргэлжлүүлээд тэр марафоноос үргэлжлүүлээд гэр бүлийн арт терапид сурсан. Дээр нь юу сурсан те? Гэхдээ надтай хамт төгсгөлт аялалд гарсан те. Тэгээд би янз бүрийн олон сургалтанд угаасаа цугсуусаа. Тэ эко арт терапи угаасаа бас хамгийн гоё. Ер нь яг нөгөө миний татагддаг төрөл яг нөгөө байгалийн гэдэг утгаараа тийм байгалийн юмнууд ер нь уран бүтээл дээрч тэр одоо холдсон байгаа ч гэсэндээ яг тэрэнд их татагддсан байх гэдэг юм. Одоо ингээл ядчил нэг 7 хоногт нэг удаа уул руу гардаг ч юм уу нэг тэгж нэг
байгальтайгаа ойр байж нэг цэнэглэгддэг гэдгээ бүр айгүй сайн мэдээд байхгүй. Тэгээд тэр болгон дээр чинь их гоё штэ ер нь. Ер нь арт терапи чи их гоё. Одоо урд нь болохоор ингээ хүмүүс ингэж асуудаг шүү дээ. Арт терапи гэж одоо юу юм бэ? Яадаг юм бэ гэж айгүй тэгдэгс. Одоо тэгсэн чи харьцангуй ингээд хүмүүс мэддэг болсон. Үйлчлэгээ авъя, сонирхъя, эний чинь суралцмаар байна, яад ийдин гэдэг айгүй таньдаг болсон гэх юм уу? Тэгээд ийм гоё энэ ойлголт ингээд энэнийг Монголд хөгжүүлж байгаа хүмүүстэй юу нэг хамгийн эхлээд би талархаж байгаа хэлмээр байна. Одоо яг ингээд нэг бараг толгойн гурван чулууч гэж хэлж байна. Одоо манайх ч ингээд өөрсдийнхээ айгүй гоё хөгжүүлж байж байгаа юм яхан. Манай багш маань болохоор яг одоо шууд ингэж шууд хэлчихүүгээд тахгүй. Ингээд мэдрэмжийн төвшөнд ингээд бүр мэдрүүлээд ойлгуулад ингээд өгдөг бүр ингээд тэгэд ямар гоё ингээд нэг юм хүндээ мэдэрчээр угаасаа ийм байна. Тэгвэл ингэх юм байна гэдгээ ойлгочхоор яг ийм юм болоод байгаа юм гэдгийг хүлээн зөвшөөрөл янз бүрийн тэр ойлголтоо аваад мэдрээд ирэхээр дараа юмнуудаа ингээд засаад хийгээд зүгээр хараад шийдлээ хараа явцдаг байгаа байхгүй. Энэ дээр аль манай багш бол надад бүр хамгийн бест санагдаж. Тэгээд ч ингээд багшийн яг ингээд нэг сурсан хүмүүс нь маш бүтээлч одоо юу хийм. Одоо ингээд яг энэ салбар дээр айгуугаа түүчэлдээд явж байгаа гэж хардсан шүү. Тэгээд одоо олон нийтэд болохоор чи манай одоо ингээд яг энэ салбар дээр бэр цэцэг гээд багш байна. Одоо бас ингээд урлагийн сэтгэлзлийг маш гоё нийгэмд ингээд олон нийтийг хамарсан орон нутагт энэ таниулахад их хэрэг хувь нэмэр оруулаад явж байгаа хүн байна. Наран тулга гэж сэтгэл зүйч байна. Тэр маань бас одоо ингээд ном хэвлэл одоо олон улсын нэг проектив арга маргыг хүртэл ингээд франчайз эрхтэйг нь оруулж ингээд яг энэ салбарын хөгжөөд бол маш хувь нэмрээ оруулж байгаа мундаг терапевтууд байгаад би маш их баяртай. Тэгээд Монголд чинь одоо бусад мэрэгчлэлтэй л адилхан арт терапевт гэдэг аль биесны мэрэгжил гэдгээр нь хүлээн зөвшөөрж одоо ингээд статустай гэх юм уу? Багш юу нэг талаар хэлээч. Би одоо нэг мэдсэн ч ястай урсгаж өгч байна. Тэр талаараа өнөөдөр зүгээр чиний талаар ярил л да. Чи одоо ингээд өөрөө ямар хүн бэ? Дотоод эрдэнэсээ яаж хайж олсон бэ те? Сургуультай болгоноос одоо ямар эрдэнэсийг нээж гаргасан? Тэрэн тэгээ чамааг урагшаалахад яаж тусалсан бэ гэж бол яг хоёлаа яг энэ арт терапи гэдгийг та нэг айгүй гой базаж ерөн хүмүүст ингээд гой ойлголтыг бас өгөх нь зүүн хэрэг ах гэж бодож байна. Тэгээд дараа нь би мэл яг тэгээд ингээд дундуур сүүлээр ингээд ам халаа явж өгнө гэж. Миний одоо сургалтууд дээр тэгээд би ингээд уншил уулзалтуудаараа дандаа өөрийгөө хэлдэг штэ тий. Би ингээд коучинг арт терапевт зэрэг явдаг, зэрэг ингээд заад сургадаг багшаа тий. Одоо ментор коуч болсон. Тэгээд урлагийн сэтгэл заслаар терапиг болохоор би Лена Тарарын багшийн дээр 3 франчайзинг сургалтуудаар явуулдаг байсан. Арт терапи онл практик, гэр бүлийн арт терапист, төвтэй арт терапист гэдэг 2018 оноос манайх ч Монголын урлагийн сэтгэл заслыг хөгжүүлэх холбоо гэдэгтээ би хөгжүүлэх гэдэгтээ бүх юмыг оруулж штэ тий. Тэгээд тэн дээрээ болохоор бид нар дандаа нөөц боломжин дээр нэг тодгуурласнараа илүү онцлог гэж хардаг л да. Тэгээд би маш олон чиглэлүүдийг би өөрөө биечлэн дэгж сураад тэгээд зарим чиглэлүүдийг бүр ингээд хөгжүүлэхэд нь айгүйх нөлөөс одоо жишээ манад ундраа орж ирсэн шүү дээ. Тэгэхэд сайн дартыг одоо би ингээд хөгжүүлсэн чи одоо чи ундраа анхдагч байсан гэсэн. Одоо 4-5 төв дээр бараг 40-50 ширээдэ болцсон байна. Арга зүй сургалтын мөртөл би явуулж хахад их үеийн мөгцөл хоёр сууж ирсэн шүү дээ. Тэгээд ингээд дандаа ингээд хөгжиж байгаа чиглэл дээр нь бас арга зүй сургалтуудын нэмэлт өгөөд явдаг байсан те. Миний бас өөр дуртай нэг чиглэл болохоор мак арт энэс мак артгүй сургуультай авахгүй. Тэгээд саран цай орж ирж ирсэн те. Саран цай дээр нэлээд Монголын тийм марк карттай те мэдрэмж карттай сургалтуудыг явуулж ирсэн. Чи тэр нэлтэн бас авч ирсэн те. Чиний үг бичигдсэн байдаг. Энд түүх байхгүй те. Бас би филд терапи чиглэлд маш их дуртай. Даун терапи, филд терапи чиглэлд. Тэгээд тэн дээр ч юм бол нэлээд олон ингээд техник сэдвүүд ингээд чиглэл болгоно гэж юм те. Алискол ингээд арга зүй болгоноор яг Монгол хувийн онцлогт юу илүү их тохирохоор байна. Аль чиглэлүүд нь илүү их биднэрт ингэж
наалтахаар байна гэдгийг бас ингээд ажиглаж судалж тэднийг ингээд хөгжүүлээд тэгэл хүн болгоны онцлогийг хараал чам тэр чиглэл тохирох болов гээл те чи энэ сэдвэн чиглэлийн юм байна гэж бас ингээд хэлхийг боддог л доо. Тэг чи бас ингээд үзээд янз бүр олон чиглэлүүд үзсэн шүү дээ. Одоо танаа шүүдрээ охин бол миний хүүхдийн би одоо нэг хүүхдийн ард терапевттэй. Дээр нь ингээд хүүхдийн сургалтуудыг би өөрөө ингээд практик явуулдаг хүн. Тэг явуулж явахад нь танаа охин бас ингээд орж ирээд суугаад урд нь таалагч хаж ингээд туслах багш ингээд миний ажид явж исэн те хүүхдийн арт терапи ямар их нөөц боломж ихтэй юм бэ. Тэг манай дийлэг одоо багш нар бол гэр бүлтэй хүүхдтэй коучинг сурцсан ч гэсэн тэд санааш тэр том болсон байж тээ. Харин багштайгаа уулзъя гэдэг. Архийнхаа өмнө те сургуульд орохынхаа өмнө насан зохицох хөтөлбөр сууж ирсэн шүү дээ. Сургуульд ороход ингээд сургуульд шилжих үеийн одоо хүүхдүүдэд EMR терапи те өөрөө ингээд тийм тайван орчинд ингээд бүтээлж болгохт нь анхаардаг те. Тэр сургуультанд одоо суусан хүмүүс хүүхдүүд багшаа ахиад явал та дүүг нь явал та гэдэг ингээд асуугаад байдаг. Тэгээ чамааг бас би нөгөө нэг өөрийнхөө тэр түвээ тэ одоо байраас олцоо түвээ нэгээ тэр амт хүүхдээс суралт явуулаасаа гэж бас бодоод байдаг байхгүй. Тэр түвийнхаа талаар ч яс ярихгүй те. Тэгээд хүүхдийн арт терапи чиглэлүүдийг хөгжүүлсэн. Тэгээд дийлэнх нь одоо нөгөө нэг хүүхдүүдтэй ажиллах дуртай багш нар болсон юм байна гэдгийг би хараад өөрөө гайхсан. Гэхдээ энэ хүүхдийн арт терапи чиглэл нь хамгийн томор хөгжсөн гэж одоо хэлж болно л да. Ядвал бодцоор тэд нэрэн төвөө нэгээд хүүхдүүдтэй ажиллаад үр дүнгуудыг нодоод эцэг эхчүүд хүүхдүүдэд явуулах дуртай байгааг нь хараад дараа нэг манай төмөө дээр орж ирнэ. Тэгээ өөр төвийн багш нарыг бас ингээд завтаа чөлөөтэй бол орж ирэх болов гэж бодоод байна шүү дээ. Тэгээ чи өөрийнхөө одоо төлөвлөгөөндөө яаж яа нөмөр оруулъя. Нөгөө төвөө одоо нэг юу болж ер нь нөгөө ганцаарчсан болон бүлгээр ингээ өгж байгаа. Тэгээд нэг сардаа нэг ямар ч нэг нөгөө арт канвас артаа бол хийж байгаа. Тэр нь гэхдээ бас яг ингээд зөвхөн нөгөө канвас арт гэхээс илүү дундуур нас арт терапи та цуг хийдэг болохоор ирдэг нэг бүр тодорхой мэддэг хүмүүс нь бол зориод ороод ирдэг болсон байгаа. Тэгээд одоо ээжүүдтэй болохоор голцоо ганцаарчилсан уулзалт юм а коучинг ингээд арт терапид хослоо хийж байгаа. Танаас ингээ яг тийм юу яадаг байхгүй чи тэр төвийнхаа нэр одоо ингээд хүүхдүүд төвөө ингээд нэрлэхгүй тэгвэл хүмүүс тэр 15 дугаар хороолол ч юм уу тэр хайцаа ямар төв байна гэхэр чи ингээд яг хэлэхэд ингээд нөгөө тэр гэдэг ингээд тэг нэрлэхэд их чухал байдаг байхгүй. Манайх байршил чи эзээ хүүхдээ сургалтуудаа зарлах гэж юм. Тэр юунуудаа хизээ яаж явуулах уу гэдэг ингээд над руу явуулчуд би хэлээ шүү дээ. Харин тийм баярлалаа. Харин одоо манайх болохоор энэ Чулуун авааны номгийн яг аж ахуй ойлгоод тэнд байралтай одоо 10 Баянзүр дүүрийн 13 дугаар хараа гэсэн. Ахмадын ороод дөнгөж явах өнгөрөөд. Тэнд тэрийг тэгэл хаяг маяга тэгээ хэлээд яана. Ямар ч нэг нөө ээжүүдтэй ингээ ганцаарчсан болдол тэгээд ингээд ээжүүд мань гоёчмаар аа. Тэгэнгүүт яг нөгөө хүүхдийг асууд. Алив багш алив манай нөгөө хүүхдэд маань юм хэрэгтэй, нөхөрт маань юм хэрэгтэй гэдэг. Тэгээд нөгөө нэг тэгэхээр яг яалтчгүй хүүхдэд угаасаа орох хэрэгтэй л болоод байгаа л да. Тэгээд багшийн бас хэлжсэн юмуд угаасаа байгаа. Тэгээд шатараалтаар явнаа. Ямар ч байсан нэг ээж өөрөө ингээд нэг дүүрэн болоод нэг жоохон амарч тайвшраад жаргалтай болоод ирэхээр тэр гэр бүл нөгөө нэг уур амьсгал нөгөө өөр хүүхдтэйгээ нөхөртөөгөө харьцах харилцаа марьцаа бүр хамаагүй дээшлээд ингээд голомт нь байгаа байхгүй юу ер нь. Яг энийг бүр яг өөр дээр айгу мэдэрч ирсэн. Одоо тэгээд одоо энийг яг юу гэж хэлмээр юм дээ. Ер нь л нэг өөрөө өөртөө ер нь нэг энэ тэнд хажуу хавиргаа засан барина гэхээс илүү яг өөрөө өөрийгөө л нэг жоохон ойлгоод ирвэл бас нь жоохон засраад ирэх юм уу эсвэл тэрийг харах өнцгөө өөрчлөгдчих юм уу тийм л юм шиг байгаа юм гэж. Тэгээд хамгийн нэг муухай нь бүр багш би ингээд амар асуудалтай да гэдэг ингээд явгод багшд бас ярьжсэн татсан чинь багш нэгээ тэгээд танаа нөхөр чинь чиний будтааш тийж авт. Тэгсэн чинь
Яа, одоо ингэж нөхөр маань буддаахтай тэгэхээр би одоо энэс юу сурах юм бол яах юм бол яаж ингэж буддаа гिचэнгүү чи нөгөө өнөрөө чи янз бүрээр харж уурж болохоо альчиж байгаа юм уу? Тэгэл ингээд тэгэнгүүт чи нөгөө харилцаан дээр дахиад өөр удаад явна их сонирхолтой шүү дээ. Бас ингээд нөгөө яг түрүүний нөгөө аялал гэдэг дээр бас шууд яг одоо ороод ирж чинь жоохон замбраа гэж магадгүй шууд мэдрэмжээ одоо хуваалцаач. Нөгөө ингээд асуудлаас цухтагаал ингээд өөр төшөө явж явах ба хэд хоногоор аялал майл гэж явсан ч гэсэнтэй хизээж тэр асуудал явдггүй л байгаа байхгүй юу? Яг тэгээд за боли югаас ингээд яваад өөр газар очисон ч гэсэн нөгөө асуудал цуг байж л байгаа болохоор ер нь боли тэгвэл энтэй нүүр тулыг үзэлцээ. Ер нь яаж хийдэг вэ? Асуудлаасаа зугтаж аялаад байсан жаа би өөрөө өөрчлөгдөг болохоор асуудалтайгаас явдаг гэж юу? Харин тий асуудлаас байж л байгаа юм чи. Тэгэнгүүт нөгөөдгөнтэйгээ зуурдаад бариадаа за ер нь яасан гэдэг нөгөөдгөнтэйгээ нүүр тулаад ирэнгүүт шал өөр болж байгаа. Тэгээд харах өнцөг нь өөрчлөгдөв. Тэгэнгүүт харах өнцөг өөрчлөгдөв ойлгоод ирэнгүүт нөгөө миний хандлага өөрчлөгдөв. Тэгээд нөгөө юм чинь дагаад бүгдөө айгуугаа өөр болоод эхэлж байгаа байхгүй. Чиний нэг юм бүтээлч талч их таалагддаг байхгүй. Нэг чиний нэг зураг байдаг шүү дээ. Нэг сарварс үедээ нэг юм гоё охин зурцсан байдаг давтаг. Нөгөө нэг юу эмэгтэйчүүд сарварс үедээ амьдрах гэж нэр өгчээсэн нэр удаа энэ хоёрын нэг нэмээд тавьдаг байна. Ингээд тэг бүрдгэж тавьчихсан. Тэгэхээр чи ингээд энэ ястаа энэ одоо ингээд зурдаг бүтээхээр ингээд араас нь хүнжигээ цаанаа өөр өгдөг байхгүй тий. Ингээд хийж байгаа бүх юм чи харагддаг. Тэр одоо зүйлээ хаана яаж хөгжүүлсэн багтаа чи ямар их юм байсан. Бас л юм зөвлөг юм өөр юм байсан. Ер нь жоохон яг дураараа одоо ээжтээс баярлалаа шүү. Ингээл нэг юм яг таг ингээл инглтиг гэл ингээд онц сур эвүүч гэдэг одоо ингээд тийм баригдмал өсгөөгүй ингээд яг намайг юу хэмээрэн тэр алган дээр нь хийлэгдэ. Одоо ингээл 10 жил чинь би нэг зургийн сургууль сурж байсан хгүй. Тэнгүүд чинь ингээл нэг том зураач чи ингээл үзэсгэлэнгээ гарган би даасан тийг ингээл тэгэл зураг хөрөг зурна гэл тэгэхай чинь бас л материал юмнууд чинь бас л хөөрхөн үнэтэй шүү. Тэгэл тэр алган дээр чинь ээж маань ингээд санхүүж идэг заяа. Тэгэл одоо би ийм марсарна одоо ингэн тэгнэ гэл тэр алганд минь дэмждэг гэсэн би ээжтэй маш их баярлалаа шүү дээ. Тэгээд их сургууль мургуулд ороход гэсэн би бол яг өөрийнхөө дуртай юмас сонгоод орж исэн. Манай дүү чинь бас зураач. Тэгээд дүүдээр болохоор чинь за нэг гэрээс ингээл 2 3 зураачтай болида энэ төр гэл нөгөөтгөн дээр чи хилцэл өөр юмд орж исэн. Оросд сураад ирж исэн. Тэгтээ яалтчгүй нэг хүний хүслийг бол угаасаа хорж барахгүй л шүү дээ. Тэгээл нөгөө мөхцөл маань бас зургаараа сураал төгсөөл яг энэ манай энэ бас энэ салбар дээр одоо ингээл юм хийгээл явж байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэг юм болохоор ер нь тэгж ингэж хүнийг өөрийнх нь хүсэж байгаа юмыг таньж мэдээ тэрийг хийх боломжийн ээж аав ард гэр бас ингээ айгу олгох хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр хүн ингээд бас айгу цаг хугацаа алдаал янз бүр төөрт бодолж явсараад эцсийн дүндээ дахиад нөгөө дуртай ам дээр л ирэх нь тодорхой болохоор анханасаа тэрийг сонсоод явчвал дэмжээ явчвал илүү жаргалтай болов. Ямар ч гэсэн миний бодлоор айгу зөрүүд тэгээд азтай учирлаар гэх юм уу яг ингээд өөрийнхөө хүссэн замаараа ингээд явж байгаа. Тэгээ одоо жишээлбэл яг одоо л миний 2 дахь мэргэжлэр болохоор сэтгэл судлаач тэгээ арт терапистээр ингээд ажиллаж байгаа. Тэгэнгүүт энэ дээр бас ингээд ботхоор нөгөө сэтгэл гэдэг чинь надад бүр маш чухал бүр ингээд яг ингээд энэ гар хөл нүүр ам шиг маань гэд эд эрхтэн байгаад байхгүй. Тэгээ энэ бүр маш чухал санагддаг учраас энийгээ бүр ингээд нандинж хайрлж ойлгох хичээдэг байсан. Тэгээд яагаад миний энийг ингэж хайрлж хүндэлж ойлгохгүй байна. Эн чинь ийм чухал штэ гэдэг ийм надад байдаг гэсэн болохоор энийг хамгаалж өмгөөлж энийхээ төлөө энийг ойлгохын төлөө айгүй цаг хугацааг зориулсан. Тэгээд тэрэндээ ч айгүй баяртай. Тэгээд одоо ингээд дараагийн амьдралын минь гэж одоо ингээ урлагийн сэтгэл засал нөгөө ингээ нэг гоё шатаар болохын болдгоороо болоод явж байгаа шиг гоё байгаа шүү. Одоо тэ нэрээ багш юу за нөгөө нийгэм сэтгэл судлалын дэд сургуульд яг урлагийн сэтгэл заслаараа хичээл орж байгаа. Тэгээд яг нөгөө танаас авсан тэр гоё мэдрэмжийг яг хүмүүстэй мэдрүүлэхэд бол юм ингээд Монголд харьцангуйгаар ийм гоё хямд одоо юу юм боломжийн үн өртгөөр тэг ийм гоё өндөр түвшинд ингээд хүргэж байгаа багш маань энэ франчайз эрэхтэй энэ сургалтыг
бид нар одоо гадаад дотоодод сурахад одоо юу хий хэл ус зүй амьд дээр мөнгө төгрөгийн асуудал юм яг бол юм байна. Тэгэхэд чинь энэ гой боломжийг хатгаад заавал арт терапевт болтгоо мэхэд өөрөө өөрсдийгээ эмчилж идэх ойлгох өөрийгөө хөгжүүлэх тал дээр ашиглаасаа гэж бодож байгаа хүмүүс таньдаг мэддэг байгаасаа тэгээ энэ үйлчлэгийг одоо авдаг ойлгодог одоо тэгээд ер нь энэ талын мэдлэг мэдээлэл хүмүүст их бүрхэн чухал юм байна гэдгийг бол ойлгочаад одоо ингээд жижиг өөр хэмжээнд юм хийгээ явж байгаа да. Санаа зовоод байдаг байсан чинь тийм ингээд одоо хүнд ингэчихгүй бол болохгүй бах та гэж яг тэгдэг гэсэн нэрэ багшаа. Ингээд эн чинь бас айгүй дотоодтой ажилдаг их чухал болохоор ингээд стресс хүй эсвэл нэг хүй тэхвэ ч гэдэг юм миний жоохон нэг тийгээд буруу ячвал яах вэ ч гэдэг юм жоохон имэх юм уу тийм байцэндээ одоо би болоогүй ч гэдэг юм айгүй тэгдэг гэсэн. Тэгээ одоо болохоор ер нь жоохон үгүй одоо ядаж ингээд хэлэхүүгээ бас хэлээ ойлгох юм аа ойлгоод одоо юу хий хуваалцъя гэдэг үднээсээ ч их юм аа бас зориг орсон. Би хийхгүй бол одоо хийх гэдэг шиг нөгөө бүгдээр жоохон өөрийнхөө хэмжээнд ядаж хийх хэрэгтэй гэдэг үднээсээ. Надаа өөр хашаа юу гэрмаар ямар эрдэнэтэйгээ танилцсан. Энэ нэг би нөгөө нэг дэвтрээ гаргасан шүү дээ нэг жижигхэн нэг ийм дэвтрээ. Энийг нэг гаргаж байна. Нөгөө ундраа маань их гоё нөгөө номоо гаргаад ярьж ирсэн шүү дээ. Нөгөө аяллахаа. Энэ бараг тэр үед гарч ирсэн ном. Тэгээд нөгөө хин аюу их чинь бас нэг юм гоё нөгөө 100 юу гэдэг лээ нэг гоё гэдэг шүү дээ. Коучинг 100 юу ч хэлээ нэг тийм үлдээ нэг юм. Тэгээд бацаралтай мэдээсэн нөгөө нэг амжилт. Тийм. Дараа 100 гэсэн коучинг ном болсон. Тий. Тэгээл яг нэг номын баяр дээр яг нөгөө ундраас ингээд нөгөө аюун ундраа өөр хэм байла ингээд нийлээд ингээд яцсан нэг намын асар. Тэгээд би болохоор чи яг асар масар гээгүй яг дөнгөж энийг гаргаж авчаад бүүн баяр. Энэ болохоор энэ зүгээр цаг төлөвлөлтийн дэвтэр. Тэгээ энийг бас яагаад ингээд гаргаж ийн гэхээр нөгөө доктор бас яг нөгөө нэг ном бичмээр гэдэг нөгөө хүн болгонд тийм байдаг л гэж бодож байна. Тэгээд тэрний эхлэл гэх юм уу те дээр нь хамгийн нэг чухал болохоор цагаа ер нь бид нар ингээд одоо би таны сургалтууд дээр ч гэсэнд ингээд яг цагаа зохицуулж ийж өөртөө гаргаж иж сууж исэн байхгүй. Тэгээд тэр чинь ингээд бүрэн гүйцэд ингээд ойлгож ухаарч мэдэрч хийн гэдэг чинь бас айгүй яг нэг үнэхээр цагаа зориулаад хийсэн юм бол аюу үр дүнтэй байдаг. Тэгэхгүй ингээд нэг цаг зориулахгүй ингээс тэгс хийсэн юм бол тэг юм үлддэггүй шүү дээ. Тэгээд яг одоо нөгөө ээжүүд маань ялангуяа нөгөө хүүхдийн наашаач тэгээд цагийн бүтэн цагийн ажил хийгээ. Тэгээд дээр нь хүүхдүүдэд зохицуулаад өөрийгөө зохицуулдаг ээжүүдийг би бүр биширдэн шүү. Яаж тэд нар маань ингэж амьдрал юм яаж зохицуулд юм бол гэл. Тэгээд дээр нь одоо ингээл онлайн сургалтын өшөө өөрийгөө хөгжүүлэх янз бүрийн байлаа гэхэд чинь тэр алганд чинь цагаа зөв хуваарлах гэдэг бас нэг юм гараад ирж байна. Тэнгүүд тэгээд ер нь хүнд байгаа хамгийн үн цэнтэй юм надад бол энэ цаг хугацаанд санагддаг учраас энийгээ өөрийнхөө нандин цагийг одоо эргэн тойрондоо одоо яаж ингэж зориулах одоо хажуу хаврагтаа зориулахаас гадна өөртөө яаж зориулах вэ гэдэг дээр туслах үднээс гэх юм уу яг өөрийнхөө судалж одоо хэрэгжүүлжсэн аргуудаас нэг юм дэвтэр гаргасан байгаа. Яг тэгсэн багтаа тэнд ингээгээд тэрэн ч очиод энэ ч очиод нэг харахаар би юу хийсэн бэлээ гэж ингэж хянахад хэцүү болохоор энэ дэвтэр нээгээд би юу хийсэн бэ хаана хүрсэн бэ хийдэг би урсан бэ нөгөө харахад ингээд айгүй хөдөлгөөн ингээд хийцэн. Тэгэхэд өөртөө байхгүй штэ гэж бодоод яг над дэвтрээ нээсэн. Яг тий одоо үр дүн гэдэг дээр багшаа нэр бас ингээд яг тийм бид нар одоо ингээд юмнуудаа айгүй харж үнэлж юмар юм блэ. Би ингэсэн байж тээ тэгсэн байж тээ гэдгээс ингээд харахгүй ингээд дараагийнх юм ингээд одоо яхалаа ингээл айгүй нөө завгүй энэ нийгэм дээр амьдраг ингээд үргэлжлэл яваад байдаг. Гэтэл тэрийг нэг эргэж хараад зогсхийгээд ч гэдэг юм уу тэрэндээ талархаад өөртөөс урам өгөх нь их чухал юм байна гэж харсан. Тэр чи одоо урам өгөх өөртөө итгэл өгөх өөрийгөө дэмжих өөртөө ингээд нам байгаа гэд харуулах гэж энэ одоо л ингээд дотор байгаа эрдэнүүдээ ингээд шинээр ингээд эрдэнүүдтэй бид нар хайхгүй бид нар нөгөө янз бүрийн өөр зүйлүүдийг хайгаал тэд нартай тэмцээд байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд
хийж байгаа, бүтээж байгаа, хайж байгаа, олж байгаа бүх зүйлүүдээр ингээд төлөвлөрөөд ахаар тэр нөөц боломж чинь ингээд илүү томроод байна шүү дээ, тий. Тийм. Энэ дэвтэр дээр бас нэг юм байдаг. Ийм хуудас сар эхлэх холбоонд ийм гоё хуудас эхэлдэг. Энэ дээр өөртөөхөр ингээд будаад яг нэг дэвтрээ өөртөө ингэж гоё урдлах боломжтой. Энэ нэг бас нэг гоё жижигхэн тайвшрал өгнө. Тэгээд тухайн сар яг нэг ямар өнгө төрхтэй байна ингээд гоё харагддаг ш. Нэг юм гоё хайраа шингэж хийсэн юм байгаа. Энийг бас гарамбар санагдчихлаа гэж. Тэгээд багш юм яг ингээд ийм гоё бүтээлч юмнууд хүмүүс яг энэ бүтээлч юм их сэрэдэм юм байна л гэж харж байна бас. Тэгээд тэрэнд нь бас баярлалаа. Тэгсэн чинь өөрийнхөө онцлогийг харсан ингээд нэг хүмүүст айгу урам зориг өгд юм билээ. Одоо ингээд тийм талархлуудыг их сонсож байгаа багшаа. Тэрэндээ бас баярлж байгаа. Ингээ одоо ингээд нэг хичээл энэ тэнд ингээд янз бүрийн ороод яриад явж байгаа чинь ер нь би чадах юм шиг байна. Чаднаа, болгоноо гэдэг ингээд хүний гоо ингээд нүдэн насаал гэрэлдээд ирдэг. Тэгэнгүүт нэг надад бас эргээд амар гой санагдаж байна чи. Өөрөө хатар ингээд ирч хөөж азарал энэ бүх зүйлүүдээ бас та хуваалцж штэ тий. Хуваалцаад ингэж явж байхдаа чи энэ амьдралдаа одоо ингээд өмнө нь хайж ингэжгүй санаа зовж өгдөг байсан штэ. Багшаа сурах яах вэ ингэхөө гэдэг ингээд нөх хий хаас энерги зарцуулаад байдаг байсан чи. Одоо ингээд аюу чиглэлтэй болцсон дээ. Би хаана хүнд юу хөрөхгүй яах вэ гэл тий. Өөрийгөө хэлээ. Тий одоо нэг гоё итгэлтэй гэх юм урам зориг өгч штэ тий. Тий. Тэгээд ер нь бид нар ингээд дор бүрнээс ингээд нөлөөлөгч юм байл гэдгээ бас ойлгосон. Одоо яг нэг одоо ядчил бид нар гадуур ингээд бие айтайхаа аваад яг хүнтэй ярилцах. Нэг энэ алганд одоо өөрийгөө ухамсарлах гэх юм да тэгээд ирэнгүүт хүнтэй ярихтаа ч тэр нэг одоо ингээд харилцахтаа хүртэл ингээд дотроос нэг өөр хүлэн зөвшөөрөлтөд явцаалах ингээд нэг хайрлж харьцсан ярилцсан гэх нэг л гоё штий. Тэгээд ингээд нэх гоё надад бүр айгаа гоё санагдаад байдаг. Хүмүүс одоо ингээд бүгдээр нь гоё хасцсан ингээд санагдаад байна. Тэгээл тэр гэрлүүд ингээд нэг жоохон ингээд айгаар би энэ дээр ингээд бүр гоё хурц гэрэлтэйл нэг тийг санагдчих штий. Яа юу гэж тэр замч асахаар тэр замч хаана хөрөвж байна? Хаана хөрөхгүй. Амар амгалаа. Тэгээд ингээд гоё ихтгэлтэй байдал. Одоо ихтгэлтэй юм да одоо нэрээ. Одоо ингээд урд нь болохоор ингэчгээсаа тэгчгээсаа ингээд нэг ханаагүй юмуд ингээд их байдаг гэсэн юм уу та. Одоо ихтгэлтэй ингээд байгаль сурж ингээд одоо юу юм эрэл хайгуул юм гоё ер нь амар сониуч юм л ш. Бас ингээд ингэж идэг. Гэтэ энэ дотроос бас нэг одоо юу юм бэ? Ямар ч лээс нэг юм гоё ханамжтай л идэг гэсэн. Би энийг угаасаа хийх нь тодорхой, энэгээрээ ингээд амьдрах нь тодорхой гэдгээр ингээд шийдсэн болохоор ингээд үйлдэлүүд нь эсвэл айгу тийм ханамжтай ч юм уу тийм ээ. Тэр хангалаа ирж штэ тий. Таваа хараад тэний нэмэгч ямар гоё ингээд нэмэгч мөр таалагдаад байгаа гэдэг. Надаас таалагдаад би нэг өнөөдөр чинь бас багштай ийм гоё багштайгаа уулзсан ямар гоё багш ингэж янгууд тгийгээд гэтээ нэг амар сүртэй бэлдэж мэлцэнгүү те ямарсан гарчиг нарчаад хөөх нэрээ дотоод аялдад маялд нэрээ яг л энийгээд ингэж явж байгаа л энэ рүү орсон доо гэж яг тэгж бодогдсон шин. Тэгээ нэг уус ингээл ирэлж хайгуулч аялагч юм чи ингэж явж яснаа тэгээд энэтэй хамгийн бас нэг багш нэг ингээ нэг юу явдаг штэ энэтхийг энэ төр яваад өгдөг шин. Тэнгүүд аягүй ганцаардан заяа. Багш айгуу тийм хандаа төчгтэй нөмөртэй гой санагддээ ш. Тэгээ бүр айгуу баярлалтай ба багштай уулзсандаа учирсандаа нэх гоё. Тэгээ түрэн бясалгал ярьчаад одоо энэ випашна бясалгалтайхан би болохоор тэрэнд ингээд явдаг хгүй. Тэгээдсэн чи одоо манай тэр төвөөс ингээд гоё сургуулиуд дээр хүүхдүүд дээр ингээл гоё бясалгал одоо эхэлж явж байгаа. Тэгээ ингээд энэ бясалгал сэтгэл зүйн талын юмнууд ингээ гоё маш холбоотой бүр ингээд улам л гоё санагдаал ингээд улам сонирхолтой болоод одоо ингэж яадаг бол ийдэг бол ингээл нэг тийм гоё үе дээр явж ийн яг одоо миний талаар. Миний хувьд бол. Энэ хүмүүстэй уулзахдаа нэг цамц гоё бэлдээд байсан чи арай нэг баг нөгөө нэг
хурдан бэлтгэхээр юу байна гэхээр нөгөө уянгат удаж авч бараж уянгат юм бэлдээд ах хэрэггүй зүгээр улаан нөгөө уянгат ганцог ирж өчтэй юм чи за улаан цавцад өмсчээ гэж бодож тэгсэн чи уянгат олборсараа тэ Баярлалаа. Харин тийм багшиг харсан чи нэх гой хүмүүссэн бүр ямар гой зориулт ямар гоё юм бэ гэж бүр тэгээ бодож ирсэн. Тэгээ би бас яг дуртай юм гэрээ ангарсан чи багш харчжээ гэж. Яг эмхтэй хүмүүс байна да гэдэг шиг нэр нөө бас хатагтай байх урлаг гэдэг нөө миний нэг жижигхэн групп байгаа шүү дээ. Тэрэндээ болохоор яг сургалт үйлчлэгээ авч ирсэн ч юм уу коучинг янз бүрийн ингээ ямар нэг байдлаар надтай холбогдож ирсэн хүмүүсээ оруулдаг байхгүй юу. Тэгээд тэр группээ болохоор анх яаж нээжсэн гэхээр нөгөө ингээд нөгөө өөрийгөө таньж мэдэн тэгээ нэг одоо ингээд оршихуу би хинбэ энэ төр гэл тэгэхээр нэг жоохон сонир сонсогдоод за нэгдүгээр би ч өөр эмхтэй хүн тэгээд ингээд нэг эмхтэй хүн чинь нэг гоё сайхан амьдрмаар байна. Тэгэл яг нэг юм бас тухайн үед чинь тийм хатагтай байх урлаг гэх нэртэй ном харж ирсэн. Тэгэл ерөөсөө яг энэ нэр юм бэ гээл тэгээ шууд групптэй тэр нэрийг өгөөд одоо яг тэндээ болохоор нэг чөлөөт яг одоо үзэл бодлоо хуваалцдаг тийм нээлттэй шаалцдаг групп байгаа. Тэгээд тэрэн дээр ингээл одоо ингээл ийм байна тийм гэнэ яг өөрийнхөө төвшөнд ингээ олон талын сургалтын тэр үйлчлэгээ ажлын гэхээс илүү зүгээр хувь хүн талынхаа юмнуудыг ингээд гаргадаг хуваалцдаг. Тэгээд тэнд маань манай менторууд байна, багш нар байна. За тэгээд нөгөө одоо ингээд ямар нэг байдлаар контакт үүсгэж ирсэн хүмүүс маань цугаад болохоор ингээ мэдээлэл оруулаад айгуу санаа зовхгүй оруулдаг. Одоо баг ингэж алхлаа, инглээ тэглээ тэргээрээ бас ингээд жижигэн ч гэсэндээ үлгэрлэл гэх юм уу? Эсвэл сануулгах гэх юм уу да одоо бид нар чинь өдөр тутмын амьдралд айгүй бол юм мартцсан байдаг шүү дээ. Тэгэнгүүт бие биендээ сануулах үүднээс хуваалцах хэрэг зүгээр гэдэг. Дараа нь ингээд бас ингээд бэд юм билээ. Ингээд та тэр нэг намыг ингээд уншаарай гэжсэн тэрий чи харсан шүү гэл ингээд эргээд нэг юмнууд ирдэ шүү дээ. Тэгэхээр одоо жоо олон нийтэд зориулсан тийм зэрэгтэй хийн гэж бодож байгаа гэж. Айгу тэрүүхэндээ л яваад байдیں۔ Гэж. Эм залуу насндаа тэ өөрийгөө ингээд сурч хөгжүүлээ. Тэгээ чи жоо хэлжсэн чи тэнд сурах ярьж сурчдаг тэ. За чи тэнд сурч гэсэн чи нэг мэдсэн чинь тэ хөгжүүлээд бүр магистр эдэр сураа явсан байна шүү дээ. Тийш дээ. Тэгээ нэг сонирхолтой нэрээ. Одоо ингээд энэ тэнд ингээд явж байгаад яг юм багшийн шавнартай их таарлтдаг шүү дээ гоё. Одоо ингээд сураараа гэдэг нүүдэлтэйгээ тэр сургууль мөргөлтөөр л таарлаж байгаа хта. Тэгээ тарин тэнгууд багш хүмүүст ингэж гоё нөлөөлдөг юм байна да гэж ингээд бодоод хүний амьдралд бүр ингэж одоо нөлөөлж байгаа хгүй. Тэнгууд тэгж би бас яг тэгж одоо нэг жоохон багшаас айгаа яваад идэгс аахгүй ингээд хүн багшлах гэсэн ингээд жоохон одоо зөвтэй хэлчихээ та энэ гэж идэх юм мэдгүй жоохон тэгээд би миний хийдэг ажил биш ээ ч гэдэм үү тэгж холбоолдог гэсэн. Тэгээ одоо л тэхгүй. Багшаас асууж болно. Та бүгдээрээ нэг асуухгүй л ах шүү дээ. Яг өөр ямар зүйлээр хаваалцмаар байна, ямар аялал ахаач нэр гармаар байна. Ямар татаад эрдэнэ одоо олцоо одоо олоогүй эрдэн байна уу ч юм. Одоо тэлцэн янз ярил зөндөл юм баг та. За одоо тэгтээ та асуулт гоё ярил л да. Танаас юм сонсмоор шүү дээ. Та надад болохоор энэ гоё урлагийн сэтгэл заслын талаар та нэг гоё нэг хэдэн үг хэллүүлэх зүгээр санагдаад тах юм. Яг нэг хүмүүст нэг даацтай гэдэг шиг нэг яг бадсан ойлголтыг яг ингээд өгөхгүй л одоо ингээд хүмүүс чинь бас нэг миний нэг харамсч гэх юм уу одоо нэг жоохон тэгж имзэглэж гэх юм уу тийм л болохоор дөнгөж одоо ингээд нэг юу хиндэ тэр цаг хугацааг зориулаагүй одоо нэг дөнгөж хальт сонсчоод ч гэх юм уу тий одоо нэг тэгээд шууд би өөрөө одоо арт терапист байна эсвэл би ийм коуч ин тэгэл одоо нэг тэгдэг юмнуудаас жоохон их болцсон юм уу одоо ингээд нэг янз бүрийн том сургалтуудын ингээд хажууд нэг хавсраг маягаар бас явах нь айгу жоохон учир дутагдaltaй санагддаг. Уг нь бол арт терапи чинь бүхэл бүтэн том салбар одоо юу гэх юм
маш том хэрэглэгдэхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг айгу зүв зүйтэй ойлгуулах тал дээр бас энэ том төлөөлөгчдад үгээ хэлээсэй гэж хүсэж байна. Багш гарцсан байна те. Тэгээд одоо энэ ойлгож байна. Тэрнийг аваад. Юу гэсэн багшаа? Өөрөө юу гэж ойлгож байна арт терапиг ямар зүйлийг ойлгуулдаг юм байна гэж бодож байна. Өөрийнхөө дээр олсон зүйлүүдээ хольцтой. Надад болохоор яг бүр мэдрүүлсэн юм чи яах юм. Яг тэгээд би харин эхлээд ямар ч өөртөө мэдрээд хаал гэдэг юу гээд шин. Таньж мэдмээр ойлгомоор байгаа юм ойлгоод хүлээн зөвшөөрөөд яг ингээд нэг ордог штэ яг тэр тасгал янз бүрийн техникүүдтэй ажиллаж яхад. Чигэр бүлийн арт терапи сургалтын талаар ярьдаа. Эндээс одоо ямар зүйлүүд ойлгож ухаарч мэдэрсэн. Эндээс эхлээд нөгөө дахиад нөгөө нэг ээж аамаагаа ингээд ойлгоод тэндээс бүр хэлчихлээ. Яалаад бүр хэл олон юм болоодсан. Дад нь хэр утцсан одоо ингэж яаж юм. Тэрийг ч яг өөрөө мэдэрч яг их нарийн сургалт явдаг штэ. Багшийн тэд нар л тэгээд детальны ярихад нэг сайн миний үг хүрхгүй байна гэдэг шиг. Илэрхийлэл хүрхгүй байна гэх юм уу. Тэрнээс ч сайхан зураад будаад яг үйлдэлж яхад яг тэр үйлдэл процесс донд юу нэг айгүй юмнууд тайлбарлагдаж гаргаж ир танигдаж ойлгогдож мэдэгддэг шин. Яг ингэдэг тэгдэг гэхээс илүү тэр одоо баримлаар энэ үү зургаар энэ үү одоо янз бүр юм хийж ахтлахгүй юм болоод идэг та процесс донд. Жимээ яар гэдэг харж байна. Намаа хайж оллоо шүү дээ. Тэр энэ хэрэглээний урлагийн сэтгэл засал. Наад намыг хүмүүс одоо хүлээж байгаа. Энэ хэрэглээний урлагийн сэтгэл засал мастеринг авлага гэдэг ном 2019 онд хэвлэгдсэн за. Тэнийг бүр хэвлэхий бүр мөрөөддөг байсан ингээ 2019 онд хэвлэгдсэн бааз. Тэгээ энэ чи ингэж гараа нэгдэг чиг миний хувьд амар том ажил шүү дээ. Уушаал ингээ тэндээс ингээ техникүүд би ингэдэг байсан багш нартай та нар гоё юм аа юм гоё багштай орсоор ингээ арт терапи номыг тэгэл ингээд намаа хараал гэсэн техник дээр явуулчихад бид нар самбарч юм байхгүй шүү дээ гэлдэгсэн чи тэг чи өөрөө л хийхгүй хэрэг одоо өөр хүмүүс хийх байлгүй би одоо юу гэж гэдэг шиг тэгсэн чи чамаас өөр хийх юмтай гэдэг өгч одоо нөгөө манай багш нар те хэлэхээр нэрээ одоо би л хийх ёстой гэл тэгээд энийг хийгээл явж хахад нэг ингээд орчуулад гаргасан чи надаа Елена Таранагш одоо те энэ дээр нь ингээд өмнөх үг гэдэг ийм үг бичээд явуулж байсан. Хөө амьдралдаа бүтээлч байх нь маш чухал. Уран бүтээлч байснараа бид хүчтэй. Тэгээд сайхан хамгийн гол нь үзэсгэлэн төгс гэдгээ мэдэрдэг. Өөрийгөө ийм гэсэн бодолтоос цөнийг амьдралдаа хэрэгжүүлдэг. Тэгээ манай Монголын хамтран ажиллагч Азакай бол бидэнд хэрэглээний урлагийн сэтгэл засал мастрыг гаргалга намыг мөн орчуулах санал тавихад олон монгол мэргэжилтэй мөн энэ урлагийн сэтгэл засал мэргэжлийг дэмжиж туслагчид уран бүтээлээр хүмүүст давуу талаа зөөлөн болгоомжтой экологийн аргаар идэвхжүүлж хүн бүрийн сэтгэл байдаг цэцэн мэргэнд хүрэх боломжийг бүрдүүлж буйд туйлаас баярлан хүлээж авсан болно гэж бичсэн байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ дээр багш ингэж хэлсэн бац зөөлөн болгоомжтой экологийн аргаар гэдэг маань
ингээд бидний ингээд нөөц болоо хөгжил дээр нь төвлөрдөг, ажилтдаг. Яагаад би энэ багшийг анх ингээд сонгоцсон бэ гэхээр би маш олон сургалтууд ингээд янз бүрийн коуч гэдэр сууж хаад заримдаа ингээд хамтаа нуурансгал ч юм уу багш юу ч юм уу эсвэл ажиллаж байгаа сэдвүүд нар зөөлөн болгоомжтой биш юм гэдэг нь би ингээд харж ирсэн байхгүй. Тэгээ яаж тийм сургалт суух вэ гэд. Тэгээд энэ багш нэг анхны уулзалтан дээр зөөлөн боломжтой арга гэдэг үгийг сонссон чи би эндэн сурж үзье гэд тэгээд би анх арт терапид орсон байхгүй. Тэгээд арт терапид ороод нэрээ эдний арт терапи нэхгүй зөөлөн боломжтой аргатай юм би надад энэ урлагийн артаа үргээ танин мэдэх нь маш их таалагдчихж байгаа юм байна гэдгээ би ингээд явц тундаа мэдээд энэ сургалтуудын тэгээ манай багш ингээд зааж болно гэхээр нь би за би заа даа гэж. Тэгээд ингээд зааж яхад нь одоо тэр багш одоо олон жил хөрвүүлсэн мэдлэгийг чи би зүгээр л ингээд нэг аваад шууд яатсан хэрэгжүүлсэн болохоор яг галтэргэнд суугаад ингээд хурдны одоо нөгөө нэгтэй галтэргэнд суудсан юм шиг тийм мэдрэмж авсаад бол тэр конспект тэр төлөвлөгөөний хандаа хөн ингээд яриад хуваалцаад өгөөж яхад тэр хүн болгоны онцлог эдрийг ажиглаж байхдаа би ямар их мэдлэгийг нэг дор авсан бэ гэж бодож тэрэндээ баярлсан гэхөөдөө тэр одоо багшийн нөгөө нэг битсэн үг болгоныг хэлж байхдаа тэр багшийн нөгөө нэг хурд ингээд тэр мэдлэг эднэрийг бас ингээд шууд аваад хэрэгжүүлээд тал бүрийн ингээд өнцгүүдийг харах тэр боломж надад бүрдсэн л дээ. Тэгээ зааж явахдаа хүн ингээд бас аягүй хөгжөөд тэдрээс би ингээд янз бүрийн асуултууд асуугаал ингээд жахад тэдрийг надад дандаа ингээд хариулдаг, дэмждэг, тусалдаг. Тэгээ за хүн болгол ингээд арт терапиг ярьж илээ. Одоо чи өөрийнхөө өнцгөөс өөрөө л ярьж манай ч гэсэн юм олоо холбоонууд гэдэг бид нар хамгийн сүүлд нь гэрц урдлын хамгийн түрүүнд нь одоо ингээд ярьж ийн гэж бас ингээд хэлж ирсэн багш. Тэгээд хүн болгоо өөрийнхөө өнцгөөр олон удаа ингээд энэ арт терапи гэдэг үгийг олон хүний ингээд ажил сургалтаар ингээд постэр нь хараад ахын хүмүүсийн сэдвэрээс сонирхон штэ гэж хэлж ирсэн. Тэгээд ганцаараа энийг хөгжүүлэхгүй юм байна. Олон хүмүүс ингээд туслах юм байна гэдгийг ингээд ойлгосон. Энэ дээр болохоор энэ намн дээр ч барилж 98 техник гэдэг. Тэгээд маш олон нэг чиглэлүүдийг одоо оруулсан байдаг. Одоо үг хэлний бүтээлч чадах тий одоо гримотерапи, зургийн сэтгэл ганцаарчилсан болон бүлгээр ажиллах техникүүд энэ техникүүд надад маш их таалагддаг. Би янз бүрийн сургалтын дээр арт терапи чиглэлүүдийг хослуулж явуулдаг. Жишээ нь одоо мак арт байла, зураг байла ч юм уу тий. Тэгээ мандала терапи байдаг. Манай зарим багш нар мандалаар явал мандала терапи надад таалагдж байна. Энийг ажигласан ч ерөөсө бүх юм биш дээ гэж хэлжсэн ч терапистийн фототерапи, хөгжим байна, байгалийн сэтгэл зүйн ландшафт, эко арт терапи гэх тий. Энэ дээр одоо эмэгтэйчүүдийн сургалтуудыг байгаль дээр явуулдаг сургалтууд их гоё ордог гэдэг тэр байгалийн орчин дээр тий мод, цэг, навчис, шороо чи бүр нэг хөсгөл явж байхад надад юу гайхалтай санагдсан. Та нар гадаанаас гараад янз бүр одоо юмуудыг аваад ингээд зураг зургасан чи хөсгөл далайн усаар шороотой зураад тэр нөгөө бид нөгөө нэг эмэгтэйчүүдийн нөгөө нэг энерги гэсэн ингээд техникээр явжсэн чи тэр усын одоо энэ ус махбод те шороо махбод энэ гал махбод гэдэг ингээд бүх махбодыг нийлүүлээд нэгтгэж зураг зурж явахдаа тэр усан хөсгөл далайн ариун ус гэл ингэж хийж явах чинь надад ингээ гүнзгий сэтгэлээр төрүүлж байгаа байхгүй. Энэ ч ямар гоё юм бэ гэл тэ. Тэн дээр ч одоо ингээд ирсэн терапи одоо энэ чиглэлээ чи би хаах ингээд 2018 оны сургалтууд дээр бол зүгээр нэг зайлтар очил нэг том ингээд нөгөө нэг ингээд сав ингээд хийлэгжсэн шүү дээ бодоор тэрүүгээр ингээд хийлэгжсэн дараа нь 19 онд ундраа орж ирээд ундраад ингээд ил зээгөөгүй зохих юм шиг санагдаад тэр ингээд элсэн дээр хийж явахдаа айгүй тийм өөрөө ганцхан харагдаад байсан ундраач энэлсэн терапи хөгжүүлчих гээд бараг ундраг хийлгүүлсэн. Тэгээ яг 100 хүнтэй санал болгоцсон гэж бодож байна. Одоо ундраа тэр ширээнүүдийг гадаадаас яаж захиалах вэ гэж бодож байсан чи тий таньдаг хүнтэй хэлээд хийлгүүлээд тий тэгээд тэрнийг ингээд анх ихтүүлээд тэрнээр ч хүртэл дамжлаг үзүүлээд за манай ингэж явал за одоо
та нар одоо өөрснийхөө шавнарыг за та нар одоо хүүхдүүдтэйгээ эргээд ээж хүүхдүүдийн сургалт болгоё гэдэг энэ чигээ бүлгийн сэтгэл заслыг тэр юутай болгож штэ элстэй хослуулж чинь тэр их гоё болж исэн. Чи ч гэсэн өөрөө нөгөө нэг төмөөгээ ингээд өөрөөгээ нөгөө нэг гэрэл цахаар терапевтүүд дээр болсон терапевт сургалт явуулж байгаа чинь шүүдрээ та ирээд зурж ирсэн шүү дээ. Би таараа зургийг аваад гэсэн те яад бол нэг сонирхолтой санагдаад авч ирсэн. Тэгээд бас бол драма терапи те хүүхэлдэйн терапийн би бүр сургалтуудыг явуулж ирсэн гэдэг гүнзгийрүүлээд хүүхэлдэйн терапист хэд тэр чамааг орхоос ч өмнө зариуна хичээдэг хүүхэлдэйн терапист гэдэг. Тэгээд бас гендер одоо эмэгтэйчүүдийн дээр эрэгтэйчүүдийн бидний дотор хүртэлтэй эрэгтэй эмэгтэй өмнө эмэгтэйч юм те энэ бүх зүйлүүдийг нэгтгэх одоо шавар гурилан чиглэл маань юу гэх юм пластик терапи гэдэг пластичны материалууд ингээд уян хатан материалууд байна шүү дээ баримлын шавар одоо фалга гэдэг тоглоом цаас ч юм уу те гурилаар чи ингээд хүүхдүүдэд би нэг сургууль явуулж хахад би гурилаар хийлэгжсэнийг чи анзаарсан аа гурилаар хайшин бариулаад тэгээд хүүхдүүд чи ингээд янз бүрээр ингээд хийж хахад тэр алдаа хийсэн гэсэн мэдрэмж авахгүй тэгээд өөрийнхөө аюулгүй тэр байшингаа хийгээд тэр байшингаа гурилаар чигээд зургаар чигээд баримлын шавраар чигээд элсэн дээр чигээд тэр нөгөө нэг юм болгоно нөр шин тавтагдчихгүй гэсэн зүгж үлгэрийн сэтгэл заслан тий би одоо энэ чиглэл болгон дээр нэрвсэн гэсэн үг. Ингээд бүх одоо нэг чиглэлээр бүр хэд хэдэн хамгийн сайн багш нараас нь сураад тий тэгээд энэ зөвлөгөө өгөхтэй яг консалтинг тэг коллаж гэдэг чиглэл болгон маш их техникээр автгууралтай. Тэгээ энэ намайг би гаргацсан тэ яагаад баяртай гэхээр нөгөө манаас орсон шинэрд маань яг энэ багшийн намайг хараад тэр энэ одоо сургалтуудыг явуулж чадна. Одоо л энэ сургалтууд энэ асуул болгон дээр нь техник болгон дээр нь тэ зорилт одоо хэрэглэгдэхүүн хугацаа хамрах өрөө хэдээс хэдэн насны хүмүүс дээр явуулах уу тэ ямар дараалалаар явуулах уу хичээлийн үндсэн хэсэг нь юу ах вэ дүгнэлтүүд нь яах вэ гэдээ оруулсан байдаг тэ эндээс агуу аваад хүмүүс тренинг гэдэр явуулж байдаг. Тэгээд ч одоо тэр сургалтуудаар заадаг юм шүү дээ. Яаж ингэж явуулах вэ? Хамгийн гол нь тэр ингээд өөрснөө дээр ажилдаг гэсэн үг л дээ. Тэгээд бас өөртөө тэрсэлхүү номын одоо дараарын наагч 28 ном бичсэн хүн гэдэг бодлоо. Тэгээд энэ дундаас ирчүүдэд хандлахгүй эмэгтэйчүүдээ эрүүл мэнд байна. Өөртөө тэрсэлхүү ном байна. Тэгээд энэ гурван номыг 2019 онд оруулаг явуулсан да. Тэгээд 2018 онд нээчээ тэгээд 19 онд явуулсан да. Энийг хийсэн нэг баярлалдаг. Тэгээд нөгөө багштай байна гэдэг чинь даваа талч энэ дээр гарч байгаа хгүй тэр багшийн бүх мэдлэгийг би аваад хийгээд хэрэгжүүлээ. Тэгээ өөрөө ингэ байнга тогтмол сурж исэн болохоор байнгын терапит явж штэ терапита дээр нь дахин коучингтай ингээд явж байгаа болохоор би хүмүүст ингээд нэг заад сургууль тэр ингээд мэдлэгийг ч бүр ингээд цогцоор нь аваад тэгээ тэрнийг ингээд шууд дамжуулаад миний явсан нурц цаа манай хажууд тэр ингээд тавчхан ингээд яг тэр мэдлэгийг аваад шууд бас ингээд хордон явдаг байсан гэсэн өгөлдөө өөрөөр хэлбэл энэ бүх зүйлийг би намайг уушаад өөрөө хийчих юм байна гэж бодоод тэр гүний чи ингээд бүр суугаад мэдлэгийг ингээд зөвшөөд ингээд өөр дээр мэдрээд техникүүд ямар үйл явцдаар ингээд явдаг юм байна үнтэй ажиллахаар ямар гэдэг юм байна гэж мэдрээд явуулах гэхгүй гэсэн үгтэй. Тэгээд Ечээс нөгөө нэг юу ажилласан баг та миний нөгөө 3 багц байдаг штэ коучинг багц арт терапи багц ч миний 40 техник байдаг штэ тэг чинь тийм харгалж нэг сургуультад одоо 30 гаруй техникийг одоо би зааж штэ арт терапи ч юм уу гэр бүл яг тэгэхэд 40 техник орсон гэдэг чинь нэг техникийг ч одоо би 30 юм уу 50 мянгаар заалаа гэж тэнд одоо 40 нэг тренинг орсон байна гэсэн үг л дээ. Харин тийм. Одоо нэг жил харин тийм. Хүмүүсийн харин тийм гэдэг санаа аваад тэ чи тэгж санаа авчихсан үстэй бас мак карт багцсан дээр ч гэсэн. Тий. Харин тий одоо ингээд тэр олон ингээ гой мэдээллүүд ингээ харамгүй өгсөн байгаа хгүй. Тэгээд яг ингээд биднэрт бүр ингээд одоо яг гол гарын авлага юмыг ингээ бүр аль дээр орчуулад ингээ өгсөн. Нэрээ энэ тайлмаар багшаас наад намыг нэг хевлээд дахиад нэг хевлэлтэнд оруулаад өгөөч гооя.
одоо ингээд хүмүүсээс асуудаг байхгүй хүү энд чинь сурмаар нь яамаар нэмэр ингээд яг үндсэн гарын алга яг багшийн над нам чинь байхгүй бүр миний харж байгаа бүр яг аяга гоё заасан бүх ном. Тэгээд тэр хүмүүс чинь ингээд сургалтуудыг авч хаад энэ ном ингээд байж хаад их гоё гэсэн үг та. Тэгээд арт багцыг мак одоо ингээд арт терапи сурж байла. Арт терапи багц мак багцыг авчвал бас ингээд техникүүд сургалтуудыг онлайнаар яаж явдаг вэ гэдгийг харчих юм бол бас сонирхолтой. Тийм тентэр дээр бол зөндөө ол юм ба. Гэтэ надад болохоор нэг багшийн яг ингээд нэг орж байгаа хичээлүүд дээр ерөөсөө нэг хичээл дээр ингээд бүр яг ороод илүү сайн яг өөрөө тухайн үед нь цуг ажиллаад мэдрээд эхлээд нэг мэдрээд хасаа гэдэг үүдээс би хүмүүсийг шууд багшийг санал болгох байхгүй. Багш дээр ямар ч байсан нэг сургалтын дээр нь суучаад ирээрээ. Одоо л тийг тамардаг. Яа. Тэгээд ингээд угаасаа хүн ингээд энэ тэндээс харж олно, үзэж олно, сонсож олно. Гэтэ эцсийн дүнд яг нэг өөр дээрээ мэдрээгүй хүмүүс болохоор ингээд нэг жоохон бас арай нэг ингээд өөр яваад ах шиг байна. Тэгээ яг ингээд мэдрээд ингээд ойлгоод гэх юм ингэсэн хүмүүс болохоор дахиад нэг өөр ах шиг байгаад гэж анзаарсан. Тийм болохоор одоо эхлээд мэдрэх гэдэг байна. Тэгээд яг өөр дээр надтай ингээд ирж байгаа хүмүүс энэ төр байгаа л ах тэгээд явцдаг. Түрүүндээ бас нэг багш нөгөө нэг ярьж байгаа юм дээр нэг юу байсан. Зөөл аргаар гэдэг. Би бүр яг ингээд гусаж орж ирсэн. Тэрнээс нөгөө нэг өмнө нь болохоор манай төв дээр ингээд юу яддаг гэсэхгүй. Ингээл эмгтээчүүд уулзалт модд ингээ гоё яг маг тасгал гэл янз бүрийн хийгддэг гэсэн. Тэгсэн чинь ингээл нэг сэтгэл зүйч ах маань ирээд ажилдаг хгүй. Тэгэл ирэх алхандаа ингээл уйлдаг. Нөгөө нэг манай эмгтээчүүд маань ингээл уйлал. За яг ингээд асуудал ингээд уйлаад ингээд тайлагдаад ингээ гайгүй болдог гэл ингээ явдаг. Тэгэл дахиад 7 хоногор ингээл яваад 2-3 сар үргэлжлэж байгаа мөртлөө нөгөө асуудал нь байдаг хിവэрэл ингээ яваад байдаг. Тэгээ би за энэ сэтгэл зүйн мэдчих яста бүтэхгүй ажиллаа. Ер нь холоор явъя. Тэгэж хүн амт өөлөөд яах вэ? Тэгээд уул нь нөгөө хүмүүс маань манад дээр ирж ингээ үйлчлэгдэх дуртай ингээ байдаг гэсэн аахгүй. Тэгэл яг тэрэн дээр очихаараа л яг нэг тийм буруу яваа. Тэгээ би бүр ерөөсөө бишэн гэж бодоод ингээ жоохон тойр цухтагаад үзэх. Тэгээ сүүл харин ингээ гоё яг арт терапи аргаар ингэж яваад ингэж болдсон байж тээ ийм аргаар болох юм. Заавал тийм хэцүү асуудлаар явахгүй юм биш тэгээд. Тэгээ сүүлд нөгөө хүн маань болохоор яг юм донтолттой нэлээ хүнд хүмүүстэй ажилдаг тийм одоо техниктэй хүн байсан байлээ л дээ. Тэгээд тэр ингээ буруу газар л ажилууладсан байгаа байхгүй юу. Тэгээ сүүлд ингээ одоо чи энэ хүн айгүй гоё асуулт асуучлаа. Үйл явдлыг одоо ингээл скулптор гол шалах юм болох гээд асууж байна гэхэд энэ одоо асуултуудыг одоо чинь миний ном дээр багшийн ном дээрээс энэ асуултуудаар хольж болохгүй гэсэн үг шүү дээ. Яг л энэ чинь хоёр өөр чиглэл зэ. Тэгэхээр нөгөө заримдаа манай шавнар сонирхоод янз бүрийн ингээд нөгөө сургалтуудад янз бүрийн багш нараар суудсан байдаг шүү дээ тий. Гэснэ багш бенсээр хичээлээ яад ингэсэн шүү дээ гэх нэг бол чи яаж явуулсан гэсэн чи би ингэж явуулаа чи ямар асуулт асуусан гэхээр дандаа энэ дээр биш байгаа нэг өөр асуултууд гарцсан байдаг. Тэгэхээр чи энэ асуулт чи юм руу чаагдсан шүү дээ. Чи ингээд яг битээ ингээд толиорой гэж бэлдэг байхгүй тий. Одоо илүү чи ингээд драмад ажилдаа эвсэгээ зэрэг байж юм тий. Битээ ингээд толиорой. Тэгэхээр чи яг би өөрөө алуулаагүй мэдрэг би энэ асуултыг асуулын хөөш явчихна. Энийг ийшээ өмнө гэж тэгэхээр чи би нөөц боломжтой тийм аргаар явдаг. Та хүн байлаа гэхэд тематай асуултуудыг бүр ингээд мэдээл за би ингээ явахгүй гэлтэй ингээд нэг бол тохирдог ч юм ярьдаг ч юм ингээд тэндээсээ нөөц бодломж аваад гарчдаг. Тэр надад их таалагддаг байхгүй. Тэгэхээр энэ нөхөө одоо энэ одоо аргаар явж байгаа хүмүүс байхгүй. Тэгэхээр ингээд чиглэл багш болгоны арга зүй тэр ингээд техник аргаар л өөр байдаг шүү л гэж би хэлмээр байгаа. Тий. Надад харин яг тэгж гоё аюу гоё урам зориг өгсөн байхгүй юу. Ингэж болдсон штэ ийм гоё байна гэж тэрийг мэдрээд ойлгоод хараад тэгээд энэ чиглэл рүү бүр эргэлт буцалтгүй гэж шиг ингээд аюу гоё хорттой явж байгаа штэ. Юу бүрээ ингэж асуусан байна. Чамаас төлөвлөгч дэвтэр нь ямар хэмжээтэй вэ? Үнэн хэд юм бэ гэдэг. Юу хөөрхий. Энд ч одоо яг зүгээр юм ном яг номнуудыг стандарт хийж та одоо номын тавирд орчихаар яг л номны завсар орчих. Гэтэ ингээ 365 өдрөө багтаахад ийм зузаан ном шиг болгоцсон. Дэвтэр юм уу ном юм бол гэдэг дээ шүү. Тэгээд ч болох юм биш үү? Дараагийнт нь ингээ хоёр байгаа л. Харин тэнийг юм дээр бүгдийг багтаах гал их бүтэх юм шиг аа. Нөгөө энийг манай нөгөө хатагтай байх урлаг групп дээрээ л ер нь жоохон хүмүүстэй яг сургалтны дороод одоо энэ чинь цаг төлөвлөлтийн жижигэн энийг авч байгаа хүмүүст нэг жижиг тийм
танилцуулга хийгээ явуулчихтیں۔ Тэгээл ингээд хэд төгрөг? Өнөө одоо 35-аар зарж байгаа шин. Тэгээд ер нь цөөх үлдсэн байгаа дөө. тий. Чи бас хэлэхэр болцсон байл та тий. Тэгээ бүрээд гисэн байна. Ээж бүр ажралтай болж ээж гэр бүл амгалан сайхан гэж. Тийм ээ, бид нар ер нь жаргалтай сайхан байл. Яг тэр гэр бүлийн цаг аар гэж яг үнэ. Нэг ааштай дүнсгэр өгдөөд хөөх юм нөгөө гэдэг. Гэхдээ хамгийн хайртай нандин сайхан хүмүүсээ тэгээд бимбигнүүлээд байл бас хэцүү штэ. Сая сүүлд нэг эрхийн чинээхэнхүү минь ээжтэй ирсэнд баярлалаа гэж тэр дуу айгуу яваад байгаа ш. Тэрийг ингээд сонссон чинь нэх гой санагдал. Ингээд айгуу их тийм дотроос хайр ер нь угаасаа ундарч ингээд ер нь л айгуу гоё. Одоо ингээд яг энэ цаг цөлтийн дэвтэр ч гэсэн дээрс ингээд цаг хорон хугацаагаа ингээд үнэлж хайрлж ингээд юу юмэр. Одоо багш хүртэл ингээд надаа ингээд хамтдаа ингээд гоё ярилцаад ийм гоё цагийг гаргаж чад би мөр маш их баярлж байгаа хгүй. Одоо ингээд тэгээ багшийн сургалтуудыг бас яг анзаархад тэгдэж ш. Нэх гоё ингээд тайван би бол одоо нэлийн яаранда тэр одоо ингээд 2-3 цаг хийгэр чинь тэгэхээр чи ингээд нэх гоё тайвшруулаад ингээд за одоо яах вэ ийхүү гэл ингээд цаанаас бүр их гоё юмнууд гаргаал ингээд идэм бүр тэгээ тэр гоё цаг хугацааг биднэрт зориулдаг хгүй. Тэрэнд нь би бас үнэхээр талархсан нэг азтай хүмүүс багшийн сургалтанд орно. Тэгээд ингээд одоо энэ хайртай түрүүн хүүхдтэй зориулдаг цаг одоо ингээд амьдралын янз бүрийн асуудал юмнаас болоод бид нэр түүртдэг, ууралдаг, аашилдаг. Гэтэл буцаад ингээд нэг жоохон амьсгаа аваад ингээд бодохоор миний хайртай хүн одоо бид нар чи хамгийн ойрын хамгийн хайртай хүмүүсээ нүүр хүүхд маань гэр бүл маань л ш. Тэгэхээр нөгөө нэг хорон мөч бүхэнд нэг мэдэрч хайрлж тэр өөрийнхөө тэр цагийг зориулах үнтэй тэр цагаа зориулж байгаа хгүй. Тэгээ яг зориулсан сүг зориулууд айгу нэг тийм бүрэн дүүрэн баймаар ам. Тэгэхгүй тэгж чадахгүй ингээд одоо нөө зургт үзэнгээ уцаар аалтан ч гэдэм эсвэл хүүхд хажууд яриад тод ахаа гэчээл өөр юм хийдэг ч юм уу. Эднэр дандаа бид нэр их дутуу юмд хүргэдэм байх гэж батсан. Тэгэхээр одоо энэ ер нь цаг хугацаа гэдэг хамгийн чухал гадлахаар ямар эхний театрал энэ цаг дээр гарсан. Энэ цагаа бид нэр зохицуулж өөрийнхөө сурах, ажиллах, дуртай амаа хийх, хүүхдтэй зориулах бүх юмаа гаргаж авч болоод байгаа хгүй юу? Хамгийн үнэтэй юмнасаа хуваалцж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол хүний цагийг хүндэлдэг, өөрийнхөө цагийг хүндэлдэг, өөртөө зориулах цагаа хүртэл гаргаж чаддаг болсон сүүлийн гэх юм одоо сүүлийн жил тийм байна. Тэгээ тэрэндээ айгу хаппи байгаа. Тэгээ тэрэнд бас хүмүүсийг уриал. Бас цаг гаргаад амралтандаа цаг гаргаад те. Надад зөвсгөлтэй ингээд бидний аялжсэн тэр амралтаа гоё санагддаг шүү дээ. Бүр тэн дээр чи их вэзэ битээ хийхгүй яваа гэж би бүр бодсон. Яа тэр ингээд байгаль дээр ч одоо бүх ингээд нөгөө нэг те эмэгтэйчүүдээ нөгөө энерги надад бүх ингээд мах бод үсттэй одоо гал ус одоо шарамат ингээд бүгдээр нэгдээд бид нар тийм техник хийжсэн шүү дээ тий. Тэгээ байгаль ингээд Google дээр чийжэл энэ тэгээд хажууд нь бас ингээд аялалтайгаа амралтайгаа ингээд хослуулсан тий. Тэр одоо ингээд эко амралт их гоё санагдаад тий. Бүр тэрнийгээ би давтагдаад тэгээд энэ жил бүр өөрөөр ингээд дахиад өөрөөр явуулна гэж ингээд боддог аахгүй. Тийштэй. Яг тэр нэг ер нь харин нэг өөрийгөө анзаарах цаг хугацааг олгодог. Тэгээд ингээд өөртөө тэр зориулах тэр нэг агшин хормууд ингээд ер нь ингээд өөрийгөө дүүргээд ирэхэд ингээд нэг гой бусад ямар ингээд хайрлах одоо юу хийм мэдрэх хайрлах тэд нар ингээд улам гоё алт юм шигэ. Ямар ч зүйл намайг аюу гоё ингээд нэг дүүрэх боломжийн маань мэдрүүлж гисэн багштай баярлалаа. Бүр цаанаасаа баяр талархад төрөөд идэв ш. Чамд талархлын ном байгаа тий? Байгаа. Тэгтээ өчигдөр нэрээ тэр талархлын эмэгтэй орсон ямар гоё вэ тий? Тэгээд ингээд тэр дандаа талархлын хичээл зарлалын дадал эдгээр юм байна харин. Ингээ. Харин тийм багш ашгүй нэг ингээд нэг шавнараасаа нэг жоохон ч гэсэн хүмүүсийг ингээд оруулж нэг ингэдэг шүү тэгдэг шүү гэж ийм гоё танилцуулж аваад бас баярлж байна. Тэгээд энэ дугаас яг нэг хүрээллийн орчин бас бий болцсон байна. Тэрийг анзаарлаа. Тэгэл ер нь гоё яна гоё. Тэгээд ажилд нь улам их амжилттай хүсье. Өөр ярих асуух хэлэх юм юу вэ? Чамд юу үлдээ? Надад одоо ингээд надад ганц л юу хэлэхэд л нэг
өөрөө өөртөө ингээ гоё дүүрэн жаргалтай байх замыг сонгоод ер нь тэр ч яг өөртөө сонгосон билээ штэ яг юм дээрээ. Тэгэхээр яг тэр сонголтондоо итгэлтэйгээр одоо нэг юмаа сонгох ч юм уу тэгээ тэрэндээ дүүрэн байх юм бол гоё жаргалтай хахад гэж бодчих. Би дандаа амар муухай жаргалтай байх хөлбөрийг сонгоо авчдаг юм билээ гэж. Тэр нь ч тийм гоё штэ тий. харин тийм байлаа. Гэж одоо яад амар бодсон ч гэдэг юм уу. Тийм яа жоохон тийм манад ч нэг тийм хандлага гэдэг штэ жоохон гэхдээ тэр нь эцсийн дүндээ хождог гэх юм уу. Тэр нь ялалт одоо таны хувьд ялалт юу байх юм? Таны хувьд аз жаргал юу байх юм? Тэрийгээ сонгоорой гэмээр байгаа байхгүй юу? Тэгээд тхиим бол юм гоё дүүрэн жаргалтай одоо нэм сайхан гүнзгий амьсгаа эсвэл нэг юм тийм амар тайван байх боломж ч гэх юм уу. Надад тийм санагдчих. Яг одоо юм байх гэж. Чи одоо ингээд хараач одоо чи гэр бүлийн ард терапи 2 жилийн өмнө төгсөж 3 жилийн өмнө сурч байсан чи тэрнээс хойш чи нөгөө сэтгэл судлаар сурчих. За чи магистраа сурчих гэж би цамаг зүг чигээ хэлж өгчээсэн шүү дээ. Тэгэхээр одоо ингээд нэг үтсэн чи цаг хугацаагаа хордоо өнгөрцөн чи тэр бүх зүйлүүдийг хийсэн. Одоо төв дээрийн сургалтуудаа явуулна гээл дараа нь 5 жилийн дараа би төчнөө сургалт төчнөө явуулсан гэж ярих юм байна л та. Тийш. Ингээд харахаар чи ингээд хөө ингээд сураад хөгжөөд байгаа хүн чи ямар ч байсан ингээд зүгээр зөксөж байгаа бодож байгаа хүнээс илүү ингээд тоол явцсан баад. Тийм зоригтой л ер нь зоригтой байх хэрэгтэй юм уу та тий. Тэгээд айгүй нэг дутуу үнэлдэг асуудал ч их байгаадсэн байгаа. Одоо би ер нь би гэлтгүй эмэгтэйчүүд чинь бид нар их өөрөөсөө их дутуу үнэлдэг юм билээ. Одоо би ингээд нөгөө эмэгтэйчүүдтэй ажиллаж байхад илүү тэрийг хараад байх. Тэнгүүд энэ над дээр ч гэсэн яг байдаг штэ. Би яг мэддэгсэн штэ ч гэдэг юм харагдаад байдаг бай. Тэгээд гэтэл энэ доктор чинь бүр хамаг юм нөгөө нэг аз жаргалын өөр дотор нууцсан гэдэг шиг хүч чадал ерөөсө бүх юм байгаад байхгүй. Тэгэхээр яг нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх асуудал айгүй чухал. Тэгэл би юунд дуртай, би юунаас одоо таашаал авч ийн, юунд дурггүй байна. Нөгөө л өөрийгөө таних энэ арт терапийн бүхэл ажлууд ингээд тэр албан руу чиглэлждэг болохоор их л гоё санагддаг шүү дээ. Ажилдаа их дуртай байгаа. Одоо ингээд практик одоо хэрэглэхтэй тэр бүх одоо нэг 10 лэг гэж зөвшөөд ингээд хүмүүс хуваалцахгүй бол одоо юу болж штэ тий харам болж байна гэсэн үг штэ тий ингээд тэрний ч үгжээ чамд ингээд шинэ юмуд ингээд орж ирээл шинэ санаанууд шинэ гарцууд тий шинэ ухаарлууд эрдэнэсийн дотоод авдарчин дүрээл тий харин яг үнэхээр яг нөгөө одоо нэг аяллыг одоо хамгийн сүүлд уриалах юм тэр юм. Ерөөсөө тэр дотоод аялал чинь бол хамгийн бүр бест аялал одоо гадагшаа дотгошоо ийшээ чи хэдэн 100 мянган доллар саяд нь юугаар аялах ерөөсөө тэр бол байж болно. Нүдний баясгал нь чихний баясгал одоо мэдээж тэр гоё экспириенс туршлагад байж болно. Гэхдээ яг нөгөө дотоод аялал гэдэг бол бүр хамгийн гайхалтай аялал. Тэгээд тэндээс бүр ямар гайхалтай эрдэнэсүүдийг болно гэж. Тэгээд хүн болгонд тэр гоё аялалдаа гоё амттай хэлж байна бүр ингээд ингэж хэлснэ инээгээд тэр харамч ямар зөв гоё юм зүйлэн талаар бодсон. Харин тэндээс үнэхээр эрдэнэсүүд гарах юм чи яхий. Угаасаа тэгээд бүр нэх гоё штэ. Одоо ингээд нэг хүмүүсийг ингээд би л ингээд харахад нэх гоё. Одоо ингээд автосан жоох айгуу дуртай заяа. Тэгэл ингээд явж байгаа нэг харангуйч нэх гоё. Энэ хүн ингээд ямар одоо нэг хүний ингээд ээж одоо тэр хүндээ ямар эрхэм нандин байгаа л тэр хүүхдтэй яаж гоё хайраа зориулдаг бол гэж амар гоё юм төсөөлнө ш тас. Тэгэнгүүт чи эргэн тойрны бүгдийг хайрламар санагдан заяа ингээд нэх гоё. Нандин одоо ингээд жирийн хүн ер нь л байхгүй л ахгүй. Тэгээ ингээд бүгдэн дотор нь их гоё юмнууд байгаа. Ингээд бүгдөө ингээд нэг юм нэг сонин маск зүүцсэн ч гэх юм одоо нийгэмдээ тохируулаад юм нэг янз бүрийн жоох юм байгаа боловч яг ингээд тулаад яриад ингээд ойлгоод доторхоо ухаад нэгээд нөгөө нэг эрдэнэсүүдийг нээхээр бүгдөө гайхалтай. Тэгэнгүүт бүр нэх гой санагдчих ш. Тэгэхээр тэр олон хүмүүст энэ гой аялалд нь хүртчихэн байгаа. Би бас бүр нэлээд хэдэн жил юм нэг юм өөрийгөө юм лааш төсөөлдөг соёвих гоо ингээд нэг за нэг лаа аялах хэд ингээд нэг бусад лаанууд ингээд хасаана гэдэг. Одоо хүмүүст айгуугаа тийж явдаг те айгуу олон тусламаар байна, гэрлийн түгээмээр нь насаамаар нь гэл
Ер нь бүх хүмүүсийн дотор гэрлээд тэрийгэ мэдэрсэн тэгээ тэрийгэ хуваалцмаар байгаа ийм гоё үйлдэлд орсон юм шиг бас тэгээ санагдаж байгаа. Тийм дэлгэн дээр орно. Тэр чинь нөгөө нөөц боломж дээр нь толгуурлж явахаар тэр тэгж харж ирнэ. Харин тэгэл ингээ одоо өөрөө ингээ хүмүүстэй ажилтдаг юм харахаар бас яг энэ нөөц боломжийн харуул яг нөө тэр тал дээр илүү төвлөрчтэй юм. Тэгээд өөрийн мэдлгүй гэдэг шиг тэргээр яваад ингээд ажилт юм байлээ. Тэгээд яг дуртай ингэж яг татагдаж орж исэн юм яг л тэр л байлаа бас. За тийм гоё ярилцлага гэх юм уу, уулзалт гэх юм уу, ийм гоё цагийг хамтдаа өнгөрүүлсэн багштай маш их баярлалаа. Орж ирсэн дээртэй юм хоёлаа нэг цаг ярьсан байна шүү дээ. Нэг үтгэл ингээд цаг өнгөрч штэ тий. Зүгээр энийг танилцуулахад ихэд техникүүдээр ажиллаж юм уу өөр ингээд сургуульд орлогоноор нэрвэл бас өөр зүйлүүд гарч ирнэ тий. Яаж ямар зүйлүүдөө гэдэг ингээд бүр нарийн явах юм бол тий. Өнөөдөр зүгээр л ингээд танилцуулаад одоо ийм ямар хүн бэ гэдэгтэй ингээд харуулах гал багшаалаар ингээд тий харуулад ингээд явж хахад тэр чинь ингээд зүгээр л энэ одоо ном байвал энэ ном чи ийм хацтай шүү гэж харуулж байгаа байхгүй тий. Чи одоо жишээ нь өөрөөгөө ном гэвэл ямар ном гэж хэлвөө? Та баг энэтэй л адилхан өнгөтэй юм шүү. Тэгээд гэхдээ бас нэг айгуу гоё юм. За ер нь тэгээд ингээд хүн болгоо угаасаа юм гоё гайхалтай эрдэнсийн самнууд та багш яг ингээд тэр одоо тухайн хүмүүс эрдэнсийн нээгээд ингээд онгойлгоод яваад байгаа юм байна л да энэ багш маань. Би болохоор энэ юунаас багшиг над нэг гоё номынхаа нэг хордог хэвлүүлээд өгөөч чи гэж асуух гэдэг шиг айгүй олон хүнд бас хэрэгтэй. Одоо хэдэн жилийн өмнөхийг бодвол энэ арт терапигийн одоо нэг ингээд яг ажиллаж байгаа хүмүүс их болсон байна. Тэгээ нөх хүлээлт их байгаа хаа гэж бодож байна. Тэгээд би ингээд хүмүүстээ санал болгохоор тэ ингээд мөнгөн дээр штэ тэ тэгэхээр чи энэ ч ингээд хэвлэхэд чинь нэлээд хэдэн сая бадан та нэг бодно гэж тэгвэл болох гэдэг. Нөгөө нэг мэдрэмж хаалцуулаад би арай жоохон бэн сургалтайгээ одоо ингээд дуусгачаа тэгээ яа гэдэг ч юм уу те. Сая би нөгөө ментор сургалтаа 2 дахь явсан болохоор тэр сургалт нь одоо илүү их үнцэнтэй санагдаад байна шүү дээ. Би энэ одоо нөгөө өмнө нь хийсэн юм чинь тэгээд Мойсийн нөгөө намын сан байдаг шүү дээ. Мойсийн сэтгэл судлалын техник би нөгөө 4-р курсын хамт сургалт 2019 онд оруулсан. Тэгээд тэн дээр багш нарт нөгөө энэ намын санд ийм намайг 20-ыг бэлгэлжсэн шүү дээ. Тэгээд тэр Мойсийн намын санд одоо тэгтээ наа чинь айгүй ханд өдөр өсөлт хойцтой те мөнгө төрөх зүйл ханд болгоод өгсөн маа. Тэгээ удахгүй гэрлэхий ерөөл тавья. Амж одоо айгүй олон хүлээлт үсээд байна. Би айгүй олон хүмүүсийг төлөөч хийж шүү гэдэг байхгүй юу? Би өөрийнхөө арт терапи ном гэр бүлийн хүүхдийн ном өдрөө бодож байхгүй. Энийг гаргацсан юм чи одоо би өөрийнхөө гаргая гэж асуудаг гэсэн үг шүү дээ. Тийштэй одоо харин одоо юу нэг би ч одоо арт терапид 10 жил болцсон байж тээ одоо явуулаад одоо 5 жил болж байна гэхээр чинь тэгээ энэ жил бол би Монголын урлагийн сэтгэл заслыг хөгжүүлэх холбоо мастер коуч академи мэргэжлийн сургууль 3-5 холбоо энэ академи бол бүгдээрээ 7 жил болж байна гэсэн үг байхгүй зэрэг би болгоцсон. Гэхдээ энийг хийх гэж өмнө нь 2 жил бас нэрийг бодож утсан гэсэн үг. Ямар нэр өгөх мастер коуч хэрэгтрхий том багуу гэж юм үү. Тэгэд бүгдээрээ чиглэл би бүгдээрээ нэгтгэх гээд ингээд удаад исэн юм лээ бас тэгээ салгаж хэлэх байсан. Тэгээ садгаж тус-тусдаа пэйжтэй нэр тэ. Тэгэхээр ийм нөгөө нэг 2 3 хаагцсан. Гэсэн мэтлээ хүн болгоод одоо миний ингээд арт терапи сурвалжсан хүмүүс чинь ингээд сурвалж өгшүүлчихдэг. Тэ яг бол энэ ийм байна гэд тэр нөгөө чадрыг надтай ингээд ажиллаж байхдаа зөвлөл өрснөө ингээд авчдаг гэсэн. Яг тэгдэг. Тэгээд коучинг дээр ч бас тэгж байгаа. Тэгээд тэдний чинь ингээд нөгөө бараг сурвалж өгшээ сургалтгүйгээр тэдэр сурвалж өгш болчиход байна. Тэр нэг сонирхолтой санагдаад тэгээд тэр дундаас арт терапистнээс бүр хүүхдийн арт терапи гэсэн гэж байгаа юм би ингээд бүр яг хүүхдүүдээр ажиллавал хамгийн гоё тий бол хамгийн их нөөц боломжтой юм байна гэдэг би анх бол тэгж бодоагүйгээр зүгээр хэлсэн.
Тэгэхэд яг хүүхдээр ажилладаг чинь миний хамгийн том давуу талтай байдаг. 25 жил ингээд багш хэлсэн хүнтэй хүүхдүүдээр дийлэх олон жилийн бүх насны хүүхдүүдтэй эзэгчүүдтэй ажилласан болохоор энэ чиглэл хамгийн их нөөц боломжтой юм байна. Гэт энэ одоо ингээд Ливанд энэ номууд арт терапи одоо чи миний энэ номуудын дийлэх нь болоод юу вэ гэхээр арт терапийн чиглэлүүд байдаг байхгүй тий. Коучинг, арт терапи, менторинг тий. Тэгэл болцсон ингээд орсон үедэр гадаад номуудтай байдаг. Тэдний ч бас би ингээд үзээ судлаад бас шавнараасаа бас бэлэг авдаг шүү дээ. Одоо жишээ нь оюун коуч одоо ингээд номууд ингээд ноёнууд ингээд номын баяр алганаар ингээд номоо бэлгэлдэг ч юм уу те яг л бичдэг те ондраас номоо бэлгэлжсэн. Дийлэх шавнартай одоо миний сургуультанд суусан ингээд номоо бичээд бэлгэлдэг. Тэр нас ингээд дөрөвдөг. Шавнараас ном авахтай. Гой харин тийм харин багшийн ингээд багшаар ингээд бахархаад байдаг юм ахгүй одоо ингээд бүр юм шавнар нь ингээд бүр юм гой бүтээлч тэгээ юм гой нийгэмд аль хэдэн ингээд нөлөөлөл үзүүлээд явж байгаа. Тэгээд мань мэднэ яхтай тэгээд уртхаа гэж тэрэндээ ингээд баярлаад явж байгаа. Гэтэл ингээд бүр юм гой юутай болохоор бүр эйгөө баярлалаа шүү дээ. Чи 2-3 жил өмнөс шүү дээ. Чи ядаа ингээд ондроо эдэр шиг 2018 19 онд орсон бол оюун чинь нөгөө нэг миний анхны шавнарын нэг болохоор тэдэр чинь 7 жил суулцсан гэсэн үг л те. Тэр 7 жил явцсан юм чи одоо бестселлер номын зохиолч болохоос бариггүй болж шүү дээ те. Тэгшэлцэн хүүхдүүдийн те сургуультай байгууллагуудад сургуулиуд явуулж байгаа гэдэг. Тэр нөгөө суурьтай нэг авсан болохоор их сайн явж байна. Дийлэх нь нөгөө нэг олон жил болцсон тий. Тэн дээр ингээд дуртай өөрснөө ингээд хайж ирэлхийлж ирсэн болохоор юм юу. Тэрнийг ингээд баг багаар хийсээр ягаад тэр нөгөө олон ингээд нөгөө үйлдэлүүд нь том ингээд нөгөө амжилт болж харагдаж байна л да. Өөрөөр хэлбэл би пандемиас энэ тавьсан байна гэж өөрийгөө хардаг аахгүй. Тийм олон юм цатаарахгүй яг тэдний ингээд хөгжилтээр нь бишэлтээр нэг анхаарсан. Тийм. Тэр гоё ер нь хүүхдийн бай том хүний юм гоё бүтээлч тэр нэг гоё юм сэдрээгээ сэрээчээр хүмүүст их гоё нөгөө эрдэнсүүд нь байдаг ш тэ. Тэрийг гоё сэдрээж өгдөг гоё нэг гоё. Чиний тэр нэг дэвтрэж л асууад гоё дэвтэр байна хаан зарж байгаа вэ гэдэг ш. Юу хөөх юм бэ холбогдоод аваа. Уцтай шууд хэлчихье гинөө 88 74 77 89. Пэйж тэр нөгөө нэг юунуудаар энэ уулзалтын дараа утас оруулаад тавьчихсан. Тэгээ баярлалаа. Миний нэр тэгээ миний утас гэдэг ингээд авчиж. Тэгэхээр хүмүүс за тэгээ баярлалаа. асуух тий. Тэгэл асуулж чамаас ингээд авчих юм байна шүү дээ холбогдоод. За тэгээ баярлалаа. Баярлалаа. Баярлалаа гэж сайхан амраарай. Баярлалаа. За баяртай. Амжилт хүсье. За амжилт энэ гоё үйлс нь улам дэлгэрэх болтугай. Баярлалаа.